Орой мэндийг хүргэн үзэгчдээ хамтрагчийн энэ удаагийн дугаар Elva Entertainment-ийн 3 дугаар бүтээл болох Facebook Odd кино оролцож байна. Ерөнхий продюсер, ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Гай Сандлын дуучин жүжигчин Лавга ажилласан бол туслах найруулагчаар Захиалга Дэнэт хамтлагийн жүжигчин Мөөлхнөр ажилласан. Харин гол дүрүүдийн хувьд жүжигчин Анх Баяр, Мөнх Соёл, Ариун Наран, дуучин Зоригт нар гол дүрүүдэд тоглосон. Ингээд та бидний Facebook хуудасны хамтрагч хуудасаар дамжуулан оролцогчдоос хүссэн асуултуудаа асуух боломжтой гэдгийг сануулъя. Ингээд хамтрагч үргэлжилж байна. Тэсний төлөөс сугаа бүсэлээрэй. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй. Би жүжигчин Лавга байна. Ингээд өнөөдөр жүжигчин Соёлоо бит хоёр Синий телевизийн хамтрагч гэдэг нэвтрүүлэгт оролцож байна. Тэгэд энэ нэвтрүүлэгт бит хоёр одоо бит хоёрын хамтарч ажилласан бүтээсэн Facebook Odd киноныхаа талаар үзэгчд та бүхэнтэйгээ ярилцахаар та бүхний тавьсан асуултанд хариулахаар бит хоёр хүрэлцээр байна. За ингээд эхний асуулт бол манай жүжигчин Соёлоод буюу манай киноны Сансраагийн дүрд тоглосон Соёлоод эхний асуулт тавигдсан байна. За эхний асуулт болохоор анх кино зохиолыг уншаад энэ Сансраагийн дүрд тоглох талаар юу гэж бодсон бэ? Эргэлзсэн үү гэсэн асуулт байна л да. За хамгийн анх Facebook Odd киноны зохиолыг уншаад бол шууд эргэлзсэн. Яагаад гэхээр Сансармаагийн дүр нэг хит хитэн эротик сцен байсан л та. Дотор хувцастай тэгээ жоохон нүцгэлэх шаардлага гарсан. Гэхдээ зохиол бол маш их таалагдсан. Бас манай киноны группийн залуус жүжигчид те бүгдээрээ маш чадварлаг шин залуу юм мундаг залуус байсан учраас татгалзаагүй шууд л ажилдаа орсон да. Тэгээ татгалцсан гэж штэ те. Үгүй эхлээд эргэлзсэн гэсэн штэ те. Тэгээд энэ нөгөө хамгийн гол нь энэ түрүүний өөрөө чи хийснээр нэг юм жоохон задгаа нэг тийм жоохон тийм секси одоо хөх гардаг ч юм уу тийм сценүүд байсан л да. Тэгээ энэ дээр өөрөө бол мэдээж олон жүжигчд би бол угаасаа айгүй олон жүжигчдтэй энэ дүр дээр авахын тулд санал тавьсан. Ер нь тэгээд их ийм эмгтэй жүжигч маань олдохгүй хэцүү байсан л да. Ягаад гэвэл тэгэхээр яг зохиол уншаад энэ хэсгийг үзэл бүгдээрээ жоохон тийм сонирн болоод татгалзаадсан байхгүй. Тэгээд энэ дээр одоо гол зөвшөөрөх гол хүчин зүйл нь юу байваа? Яагаад ингэж энэ дээр одоо миний сандыг хүлээж авч ойлгож энэ тагсан бэ? Энэ талаараа сайн ойлгуулж өгөөч манай үзэгчдэд. За эхлээд бол яг энэ киног үзсэн хүмүүс маань сайн мэдж байгаах. Гол дүрийн залуу гүнчин иш маань тоглосон. Одоо Бэнигийн дүр те. Эхлээд киноны үйл явдал дээр бол бит хоёр одоо дотны харьцаанд орсон юм шиг сэтгэл төрөлдөг шүү дээ те. Сүүлд нь яг киноны зохиол яг сүүлд нь кино төгсөхдөө шал ондоогоор зөвтгөлтэй байдаг те тэр эмэгтэй Сансармаагийн дүр нь тийм одоо янз бүрийн дотны харьцаанд ороогүй одоо тийм байдалтайгаар төгсдөг. Тэгээ ер нь бол зохиол нь зөвтгөлтэй байсан нэгдүгээрт хоёрдугаарт бас яагаад би жүжигчин хүн те яагаад энэ дүрийг гаргаж чадахгүй гэж бол зориулсан. Тэгээд ер нь киноны групп маань маш их бас таалагдсан учраас энэ дүр дээр тоглоход бол таатал байсан. За одоо Лавга ахт маань ирсэн асуулт байна. Кино зохиолыг хизэнээс бичиж эхэлсэн бэ? Ихэнх нь инэдмийн кино хийгээл гарсан бол ер нь үзэгчид дандаа битүү дандаа ер нь хүмүүс их үзэж байгаа дандаа тийм судалгаатай байсан. Тэгэхээр за инэдмийн кино хий да. Инэдмийн кино хийж ижил юм илүү олон үзэгч татах юм байна гэдэг би ойлгосон л та. Тэгээд ерөөсөө инэдмийн кино гэсэн инэдмийн киноны эрэлт гарсан. Тэгээ олон кинонуудыг үзсэн, тэгээ олон кинонд судалсан. Тэгээдсэн чинь энэ American Pie гэдэг кино байгаа да 1 2 3 гэл. Их олон сургууль кинонууд байдаг. Америкийн коллежийн яг л оюутнуудын амьдрал, оюутан сурагч байх үеийн тэгэл тийм амьдралыг харуулдаг ийм кинонууд
их байдаг. Тэгээд энэ залуучуудын хооронд болдог ийм хөгжилтэй явдлыг харуулсан. Тэгэл өөрсдөө нөгөө ирээдүйн амьдралд өөрсдөө бэлтгэх анх удаа тэгэл одоо дотн харьцаанд орох тэгэл тэрэндээ бэлдэж байгаа гэдэг юм уу тэрийг ойлгохын тулд ингээл туршлага хоригдлуулах ч гэдэг юм уу гэл ийм зүйлүүдийг хийхин тулд ийм хөгжилтэй явдал гараад ийм кино болов ер нь их байхгүй юм шиг санагдсан байхгүй. Тийм учраас за ийм ирхүү яг жанрын ийм кино хийгээд үзвэл яах вэ гэж бодоод тэгээд тэрэн дээрээ 6 сараас хойш бодож явсаар байгаа. Тэгээд ерөнхий санаа нь орж ирээ. Тэгээд Facebook гэдэг юм үнэхээр их одоо оюутан залуучууд ер нь ихэнх хүмүүсийн хэрэгцээ маш өндөр хэрэгцээ болсон байна. Тэгээд Facebook дээр хүмүүс янз бүрийн бичлэг хийж тавьж гин. Тэгээд тэрүүгээр ямар нэг байдлаар хүмүүсийн дунд нэртэй болж гин, алдартай болж гин. Зарим нэг нь эсрэгээрээч муу талаар нөлөөлж. Тэгээд зарим нэг нь бас бичлэг хийгээд янз бүрийн байдлаар нууц тийм юм нэг алдж байгаач тохиолдлууд их байж байгаа байхгүй. Тэгээд яг нүдэн дээр ил байж байгаа юм ийм ингээд яг энэ сэдвтэй холбоод хийчихвэл мэдээд оюутны дунд их сонирхолтой байх болов уу гэж бодоо. Тэгээд зохиол бичсэн л дээ. Гол дөрүүддээ ямар шалгуур тавьж сонгосон бэ л хаг баха. За гол дөрүүддээ тавих шалгуур бол ерөнхийдөө бол мэдээж мэргэжлийн жүжигчин байх хэрэгтэй. Мэргэжлийн жүжигчин байх шаардлагатай. Тэгээд энэ кинонд угаасаа төрнөөс хойш яриад байгаа тийм. Бас нэг тодорхой хэмжээний тийм энэ кино маань угаасаа нэмэх 16-аас дээш насныхан зориулж гарсан. Угаасаа тэрнээс доош насныхан үзэж чадаагүй. Тэгээд тийм учраас нэг тийм жоохон тийм насан туршид зориулсан үг хэллэг хэрэгэлдэг зарим нэг тийм хэсгүүд гардаг учраас мэдээж мэргэжлийн жүжигчин хүн байх хэрэгтэй. Энэ дээр мэргэжлийн жүжигчин хүн ажлынхаа хүнд хэцүү одоо тийм талыг ойлгодог учраас тоглоно. Мэдээж ажиллаа хийж байгаа учраас. Тэгээд дээр нь одоо иймэрхүү кино урд нь ерөөсө гарч байгаа учраас энэ тоглох тийм зоригтой одоо тийм жүжигчд хэрэг болсон л доо. Тэгээд тийм л хүмүүсийг их хайсан. Тэгээд олон хүмүүс занал тавьсан, олон хүмүүс зохиол уншуулсан. Тэгээд ихэнх нь таалагдж байсан боловч тэр хэсгүүдээс болоод олон жүжигчид татгалзаж ирсэн тийм бодлууд байгаа. Тэгээ манай гол дүрд тоглосон жүжигчид бол одоо миг самтлагын дуучин гүнчин ш тэ мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ үнэхээр энэ зохиол таалагдаж энд би тоглоё. Энэ тоглоод үзмээр байна. Би чадах юм шиг байна гэж өөрийгөө тэгж одоо хурцлж зоргиж энд орж ирсэнд маш их баяртай байгаа. Тэгээ дээр нь манай соёлын хоёр бол угаасаа мэргэжлийн жүжигчид тэгээд жүжигч учраас энийг маш сайн ойлгож хүлээж авсан. Дээр нь бас дуучин зоригт бас л мэргэжлийн биш. Гэхдээ бас энийг бас хүлээж аваад тэгээ бас таалагдаж байна. Гоё штэ тоглоё. Айгүй easy хүлээж авсан та хөнгөн те. Тэгээд тэрийг ойлгоод ингээд явчингууд ингээд маань жүжигчд маань их гоё хүлээж авсан би их баяртай байгаа. Тэгээд бүх юм ийсэн. Замд нь яг янз бүрийн саад гарсан. Гэхдээ тэрийг бол бүгд даваал гарсан. Тэгээд яг үзэгчдийн хувьд бол их хүн дээр хүлээж аваад байсан л та өөрөөсөө. Тийм. Садар самуун дуруу татлаа гэх зэрэгэр тий. Тийм. Харж байгаагүй юм шиг юм. Өмнө нь үнэхээр харж байгаагүй гэж харж байгаагүй л дээ. Яг ийм эмэгтэй хүний бензгагаа өмссөн 3 залуу юм хошоо харцсан юм нүцгэн постэр ингээл гараад ирэхэр чи хүмүүс амар хүндэр хүлээж авсан. Тэгээд кино театрт хүртэл гарахгүй гэдэг тийм юм ихэндээ ярьж эхэлсэн бүр хийснээсээ илүү гарахтаа би бүр аюу хүндэр хүлээтэй толгорсон. Тэгээд зарим кино театрууд бүр аюу хүнд юм яриад яагаад ингээд хүүхдүүд энэгээр кино театраар маш их явдаг. Тэгэхэд ийм постэр тавихгүй. Кино театрт тавих постерын хүртэл миний тэр үед өөрчлөлжсэн. Тэгэд яг тэгээд ямар ба нэг юм заавал шинэ юм чин заавал нэг тийм онцгой өрмөц юм чин тэгээд саатай тулгарсан. Гэхдээ тэгээд тэрийгээ даваад гарсан. Тэгээд ер нь их хүн үзсэн шүү дээ. Нэлээд их хүн үзсэн. Тэгээд үзсэн хүмүүс ер нь сэтгэл их өндөр байдیں۔ Зарим нэг хүн яг бас муулна тэр чинь бас чинь дандаа магтаалтай сайнтай муутай гэж яг зарим нэг нь папу ийм гэж ийм кино гэж юу байсан. Мөнгөний шуналдаа мултаагаар нав дуудчихлээ гэдэг яах вэ. Гэхдээ киног нь үзсэн ихэнх хувь нь бол таалагдсан юм аа. Айгу гоё сэдв байна. Хөөрхөн юм байна гэж хүлээж авдیں۔ Дараагийн асуултыг одоо солиодоо тавих юм байна. Айгу сони асуулт шүү дээ. Хэрвээ та гар утсаа алдсан тохиолдолд таны нүцгэн зураг гар утснаас чинь олдох уу? Нүцгэн зураг Нүцгэн зураг бол олдохгүй. Олдохгүй бах тий. Миний гар утсанд бол нүцгэн зураг байхгүй.
Байхгүй юу? Тийм, байхгүй. Тийм. Яасан бэ? Байдаг. Сони юм бэ? Таних төр байд юм уу? Би нөгөө нэг юу чинь хамгийн энгийн юм чинь нөгөө нэг фэйсбүүкээр ингээл огтод чинь ингээл талент хараал ингээл янз бүрийн байдлаар ингээ зураг авсан юм. Яг талент харж мараа селфи зургууд бол дарна л да. Гэхдээ нүцгэн зураг бол байхгүй шүү дээ. Гэхдээ тийм юм. Хилэж намайг дартаа гэсэн нүцгэн ингээ шиг тийм зураг бол. Бааны өрөөмөрөнд нэг тийм халуухан зураг мөргөө. Нэг дарсан марсан юм байна. Нэг дарж марчингуудаа устгачдаг шүү дээ. Газ үзчихээ. Газ үзчихэл за гэл устгачдаг шүү. За манай соёлын утаснаас бол тийм зураг алдахгүй байна. За дараагийн асуулт дахиад соёлоос тавих юм байна. Өөрийнхөө хувьд Монголын хамгийн сайхан залуу юм бэ гэж найз залуугаа оруулахгүйгээр одоо энд хариулна уу гэж. Монголын хамгийн сайхан залуу. Ингээд харж явдаг сайхан залуу байна шүү дээ. Одоо юу яадаг штэ. Холливуудынхыг бол манайхан илчээд идэв. Тэ? Нэг одоо Брэд Питт ч юм уу, одоо Ленардо ч юм уу гэж хэлээд идэв тэ. Монголынхаа гэхээр нэг хэлэхгүй ингээд байгаад байдаг тал байд юм шиг ба. Энэ дээр яг үнэн зөвөр хариулна уу гэж нэвтрүүлгийн зүгээс хүсэж байна. За үстэ Монголын сайхан залуу. Гоё сайхан аюулгүй чөлөөтэй байл л да. Яа дээ. Яг манай Монголын залуучууд бүгдөө л сайхан л да. Гэхдээ одоо яг зэрэг гоё залуу шүү малаа шүү нэг хардггүй шүү. Нэрээ. Гүй. Ингээл яг бүгдээрээ сайхан л да гэж яг нийтлэн хэлж байгаа байхгүй. Яг хэлдэг. Маа соёлоод гоё боди юм амар бакиндээ төр хөрөө хоёр талхтай залуу таалагдд юм уу? Эсвэл сайхан гүндүүгүү сайхан гүзээтэй монголоор таалагдд юм уу? Эсвэл гүзээтэй залуучууд таалагдсан. Одоо бүх юм даарсан сайхан залуу таалагдд юм уу гэж. Аль нэг нь одоо сонгох л болж тээ. Ер нь бол бас гоё жимэр хичээлдэг залууч таалагддаг л та. Өндөр гоё эрүүл чирэг бие хаатай. Тэм залууч таалагддаг. Гэтэ бол хүний хамгийн гол чухал зүйл бол дотоод хүний те ухаантай байдал гоё тэр эр хүн шиг зан чанар бол гоё л доо. За тэгэхээр гоё залуу гэхээр за манай одоо модель залуучууд ер нь Монгол моделийн залуучууд их гоё залуучууд харагддаг шүү дээ. Энэ асуудлууд гүнзгэр явж шүү те. Тэр харуулсан арай өөр болоо гүнзгэр. Арай л иг болоод байна ч тийм болоод байна. 10 жил урлагт зүтгэсний дүнд ирсэн соёлын тэргүүний ажилтны цолыг хожимдсан гэж бодож байна уу? Сургуулаа дөнгөж төгсөөд соёлын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан хүмүүсийн талаарх таны бодол одоо нэг нүгөө хариулж өгнө үү гэж байна. За энэ үгүй яг вэ энэ соёлын тэргүүний ажилтны цолны хувьд бол яг авсандаа маш их баяртайгаа угаасаа энэ соёл урлагт зүтгэж байгаа хүний хувьд эннийх нь тэргүүний ажилтан гэдэг одоо цолоор шагнуулна гэдэг чинь маш махалтай зүйл шүү дээ. Тэг яг нөгөө нэг оройтсон ч одоо яах вэ тий тэрийг нэг тэгж бодоод байхгүй шүү дээ. Яг би тэгж нэг тийм шагналын араас тэ үзэлтэд яваад идэв юм л да. Одоо тэгдэж шүү дээ. Угаасаа одоо хүн болгонд хэлж байгаа дөө яг бодож л байгаа угаасаа мэдж л байгаа. Шагналыг одоо бол өгдөг биш авдаг болсон тийм цаг үе шүү дээ. Урд нь бол угаасаа төр засгаас өгдөг байсан гэсэн чинь угаасаа тэр яам гэдэг чинь айгүй тийм зөв холдрлоороо ажилтдаг. Одоо ингээ уран бүтээлчтэй бүгдийг ингээ судлаа байчдаг. Энэ хүн одоо ийм юм хийсэн. Ийм бүтээсэн учраас одоо энэ хүнийг энэ цолоор ингээ шагнаа гэдэг өөрсдөө тэр материалуудад бүрдүүлээд өгдөг. Тэнгуут тэрийг ингээ өдөртгөөд нь за болж ийм хүнийг шагнадаг. Одоо бол дуртай авч байгаа шүү дээ. Яг үнэндээ одоо энэ саяны асуултан дээр асууж байгаа сургуулаа төгсөөл хоёр дүүд уулзаа шагнал аваад байгаа бол жоохон утгагүй юм байна. Яг одоо ч тэгээд нэг хэсэг нэг хүмүүс хэлэхээсээ сэрвэл айгүй ийм одоо нэг онцгой ийм өөдгөө байдал нүүрлчээд ахад нэг одоо хэлэхгүй хэлж чадахгүй яваад байсан гэдэг янз бүрийн нэвтрүүл үзээд ахад мэрсэр хэлээд идэгцсэн байлээ. Бас энэ талаар жоохон онцгой байна. Утгагүй байна гэдэг нь бол хэлээд идэгцсэн. Би ч угаасаа тэгж боддог. Энэ угаасаа тийм жоохон ийм нэг шалгуургүй үнцэнгүй юм байна гэдэг жоохон утгагүй л дээ. Угаасаа ийм шагнал байгаа юм бол үнэхээр л энэ соёл урлагийн салбарт тэргүүлж байгаа юм энэ шагнасан. Тийм шүү дээ. Л санагддیں۔ Тэгээд мэдхгүй тэгээд угаасаа нийгэм жоохон юм замбраагүй байгаа болохоор юм бол тэгээд
одоохондоо зэгсэгдэхгүй байх. Яг хөө ингээд тодорхой хэмжээний хүмүүс нь яриад хилээд ивэл бас нэг юм бодож магадгүй л ингэж бодож байна. Дуучин гүнчээ хэр үнсэлцдэг юм байна гэж. За. 10 оноо өгөх байсан бол та хэдийг одоо хамгийн дээд оноо үнсэлцгийг үнэлэхэд хамгийн дээд оноо нь 10 оноо байх юм байна л да. Тэгвэл одоо таны үнэлгээ хэдэн оноо авсан бэ гэж. Яа. За. За ер нь бол Facebook код кинонд бол гүнчээ бит хоёр нэлээд их үнсэлцсэн. Тэрийг одоо би бол одоо уул нь болцоод байсан. Тэгээд миний хэлээдсэн дүүбэл бол болоодсэн. Үгүй одоо таньх юм. Болоогүй энэ дахиад л гэсэн чи одоо ингэхээс юм уу? Би бас зүгээр яхав. За энийг болчих. За тэгээ гүнчээ хэр үнсэлцдэг юм байна гэж. За манай гүнчээ бол одоо тийм олон төрлийн үнсэлтэй яриад байгаа. Романтик залуу байлээ. Ер нь бол өөрөө бол их романтик залуу байлээ. Тэгээд одоо сайн үнсэлттэй мэлээ. Тийм сайн үнсэлттэй мэлээсэн. Угаасаа киноны мейкинг видеод аана гарсан дээр энэ ч маасаа хэлсэн байгаа тийм. Хэлсэн байгаа хүмүүс ч бас үзсэн байгаа. Тийм. Хүмүүс ер нь мейкинг видеог их сайн үзэх хэрэгтэй ш. Тэрэн дээр бол киноны тухай бол хамаг гол юмуд байж идэг. Тэрийг манай үзэгчдийн сайн үзэж сураагүй юм шиг надад санагдаад. Тэрийг үзэх юм бол ер нь киноны тухай их олон мэдээлэл олж авна шүү гэж. Тэгээд манай гүнчээ чинь юу гэлээ? Франц үнсэлт янз бүрийн үнсэлт. Тэгээ алийг хэмжээд их шиг байх юм. Оо тэгэл янз янзыг хэрэглэсэн. За тэгээд 10 оноо өгөхөөр бол гүнчээдээ 10 оноо өгчөө. Хөө за супер. За гүнчээч сайн үнсэлт юм шүү. За дараагийн асуулт лагвах төрсэн байна. Бенз өмсөөд өвлийн хүүтэнд нохоонд хөөгдөж байсан уу? Эмэгтэй хүний бенз. Үгүй шүү дээ. Юу гэж тийм байх юм бэ? Ийм угаасаа ийм бенз өмсөд өвлийн хүүтэнд нохоонд хөөгдсөн юм бол байхгүй шүү дээ. Кинон дээр л гарна шүү дээ. Тийм юм бол. Тийм үстэй. Кинон дээр л гардаг юм шүү дээ. Эн чинь бол нөгөө уран бүтээлийн нөгөө хэтрүүлэг фантаз гэдэг чинь. Уран сайхны тий. Уран сайхны. Угаасаа одоо ингээл зөндөө юу яадаг шүү дээ юм сте. Хамраа дарж тоглодог шүү дээ. Охтууд хөвгүүд нийлж суугаад бол хамраа дарж зөндөө тоглодог шүү дээ. Тэндээ шийтгүүлэл янз бүрийн шийтгэл болдог тий. Тэрийг бол хүн болгоно мэдж байгаа. Одоо дэврхээ тайлал тий. Хувцаа тайлна уу шийтгэл болгоно тайлдаг шүү дээ. Тим тоглоом тоглож үзсэн мэт дээ. Үзээгүй юу? Үзээгүй шүү дээ. Тийм үү. За. Тэгвэл тим тоглоом чинь тимийг одоо үзэгчид бүгд мэдж байгаа. Тийм тоглоом тоглоод хувцаашаа шийтгүүлдэг. Гэхдээ тэрэн дээр бол хүн болгон ялангуяа шийдэж байгаа тал нь бол айл болох гаж айл болох тийм өөрсдийнхөө хүнд шийтгэл өгчихгүй лөө. Тэр хүнээ тэр хүмүүсээ нөгөө талаа хорсон игвэл дорлсон шийтгэл өгдөг байхгүй тийм үстэй. Тэгэхээр л тэрий чинь би бодож байгаа л кинон дээр зохиол өгчтэй. За ийм шийтгэл бүр илүү одоо инээдтэй хүмүүст илүү ямар зөв шийтгэж ийна гэж санагдах юм байна гэж бодоод тэрийг кинон дээр хийсэн байхгүй. Тэгээс би бол өөрөө тийм хүүтэнд тэрсэн юм байхгүй. Гэхдээ манай хэд үнэхээр тэр нөгөө зураг авч явах үед чинь 10 сарын жоохон сүүл болцсон гэдэг чинь үнэхээр жоохон хүүтэн байсан. Амар хүүтэн байсан тий. Зарим өдөр нь цас орцсон, маргааш нь цас орсны маргааш ямар хүүтэн байдаг вэ? Тэгэхэд яг өөр юм гуруулаас та чичрээл гараал гүсэндээ бас зөрөгтэй. Тэгэл танд энэ Бэнигийн дүр ирсэн бол та тоглох байсан уу? Би тоглоно шүү дээ. Бенз өмсөд үү? Тийм. Тоглоно. Би бол жүжигчин юм чинь бол иймэрхүү юм бол хийн. Тэгэхээр найруулагч нараа тэгэхгүй тийм юм тоглоно шүү. Тоглоно шүү. Санал хариулаарай гэж. Тэгээд яхаа миний сонирхлыг татах тийм санал хариул би тоглоно. За. Дараагийн асуулт. За энэ нэгнэ. Хэрвээ энэ нэвтрүүлэг өмнө хэлдэг мэдрэгчтэй нэвтрүүлэг байсан бол хариулт чинь өөрчлөгдөх байсан уу? Хоёулаа хариулах юм байна. За. Яг өмнө хэлдэг мэдрэгчээр ингээд та худлаа ярьж байна, зөв ярьж байна, буруу ярьж байгааг гараад ирсэн бол яах вэ гэж. За яг саяны өмнөх асуултууд бол яг л үнэн хариулсан миний хувьд бол. Тийм үү? Тийм. Би нэг ганц юм дээр л худлаа авахгүй шүү дээ. Юуг? Тэр нөгөө таны утсанд тийм жоохон нүцгэн зураг байгаа юу гэдэгтэр л
жоохон худлаа ярилцчих шиг байна. Тас миний утсыг үтсэн юм шүү дээ. Тэгээ худлаа ирсэн дээ. Тэрэн дээр жоохон худлаа. Үгүй нэрэ тэрэн дээр бол яг тэгж хүн амьтаа харчна гэж бол бас нэг байлгадаг шүү дээ. Тийм тэгээд манай найз нар ер нь манай кино минийхан тэгэл ингээл утас моц оролдол тоглоом тоглол байж идэг. Тэгээд хүн амьтаа хамаагүй зураг үзчихнэ гэж бодоод нэг байлгадаг шүү дээ. Ер нь бол яхаа зүгээр угаалга өрөө мөрөөнд дарчаал харчаал устгах ч дээ. Тэр бол үнэнгээсээ хэлсэн. Тийм байна. Тэгвэл маань соёлын саяны асуултуудаас бүгд нь үнэн харилсан юм байна гэж дүгнэх юм байна тий. За би ч гэсэн ялгаагүй бүгдэнд нь сайхан үнэнгээсээ яг сайхан зүйлсээ харилцаа. За ингээ Синик телевизийн хамтрагч нэвтрүүлэгт Facebook-од уран сайхны кинонд хамтарч ажилласан найруулагч, жүжигчин, соёлын дэргэний ажилтан Лавга ахтайгаа оролцлоо. Тэгээд цаашдын уран бүтээл дээр ч гэсэн дахиж хамтарч ажиллах байх гэж найдаж байна. За баярлалаа. За ингээ баярлалаа. Синик телевизийн хамтрагч нэвтрүүлэгт бидний уран бүтээлчд ингээд манай Facebook-од киноны уран бүтээлчд оролцож киноныхаа тухай мэдээллийг сонирхолтой зүйлийг та бүхэндээ ярьж хүүрнэлээ. Та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа уран бүтээлээр дахиад уулзахаа эрүүл тавья. Баярлалаа.